100% үн төлбөргүй мөнгө олж болохоор маш том airdrop-ыг ирэхэд бол олсон. Энэ airdrop дээр та бүхэн одоо Coinbase гэдэг дэлхийн хамгийн том крипто байгууллагуудын нэг нь Coinbase нь 2023 онд өөрсдийн гэсэн Layer 2 блокчейнийг гаргаж ирсэн. Өөрсдөө судлаад үзээрэй. За тэгээд тэр Layer 2 блокчейн дээр нь өөрсдийнхөө койныг гаргасан ийм албан ёсны airdrop-ыг ирэхэд бол танилцуулна. Тэгээд энэ airdrop дээр та бүхэн секунд бүрт нэг Visa coin-ыг олборлно. Ерөнхийдөө Visa coin нь Coinbase-ийн Layer 2 блокчейн дээр гарсан учраас албан ёсны крипто мөнгө гэсэн үг. Яг жинхэнэ крипто мөнгийг секунд болгонд одоо олборладаг ийм airdrop байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ airdrop нь дөнгөж сая нээлттэйсэн учраас одоогийн байдлаар Binance дээр бол нэгдэж амжааг байгаа. Exchange-ууд дээр нэгдэж амжааг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ Visa coin-ийн үн ханш нь одоогийн байдлаар тодорхойгүй байна гэсэн үг. За тэгээд миний сонслоор бол 1 жилийн дотор Binance дээр нээлттэй хийн. Тэгээд нээлттэй хийх үедээ ерөнхийдөө бол 10,000 Visa coin нь 10,000 Visa coin 1 Америк доллартай тэмцэнэ гэж би сонссон. Тэгэхээр 10,000 секунд болгон та нар ерөөхдөө бол үн төлбөргүй 1 Америк доллар олж гинэ гэсэн. Өдөрт хэдэн секунд байдгийг тэрийг тооцоод үзээрэй. За тэгээд гол сэдв рүүгээ орохоос өмнө Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас хэрхэн интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. За энэ маш том airdrop шүү. Тэгээд энэ airdrop руу яаж элсэж орохыг тэгээ яаж энэ airdrop дээр өөрийнхөө цахим төрөж холбохыг яаж ирэхэд бол мөнгөө энэ airdrop-оос татж авахд бүх юмнууд одоо бэлтгэхийн тэр бүх зүйлүүдийг цугтаа хийгээд явъя. За та бүхэн энэ airdrop дээр бүртгэл үүсгэхийн тулд дүрдэлцэг.com миний одоо вебсайт руу орох хэрэгтэй. Google-ийнхаа утасныхаа Chrome браузер дээр эсвэл Safari дээр дүрдэлцэг.com гэд бичээрэй. За тэгэнгүүт та бүхэн миний хувийн вебсайт дүрдэлцэг.com руу орчин. За тэгээд ингээд доошо гүйлгэх юм бол энд ч нэг тийм том авдарны зураг харагдана. Энэ авдарны хоёр талд нь ерөөд бол нэг хоёр юм зогссон байгаа. За энэ зурган дээр дарах хэрэгтэй. Тэгэнгүүт та бүхэн миний airdrop page руу орчин. За тэгээд энэ чинь ердөөсөө энэ join option амжичаад байгаа ногоон кнопн дээр дарангууд та бүхэн энэ airdrop руу орчин. Тэгээд миний вебсайтнаас энэ airdrop руу орох юм бол та нар бас бонус авна. Ердөөсөө би өөрийнхөө нөгөө хүн үрдэг линкээ өөрийнхөө вебсайтаа холбоцсон байгаа. За тэгээд энэ вебсайт руу бүртгэл үүсгэх бол маш амархан. Ердөөсөө өөрсдийнхөө дурын одоо Gmail аккаунтаараа шууд автоматар орчин. Өөрийнхөө нэр мэр тэгээд email хаяг тиймэрхүү мэдээллийг бол оруулах шаардлага байхгүй. За тэгээд энэ вебсайт руу бүртгэлж үүснэ дараагаар ирэхдээ бол ийм цонх харагдана. Тэгээд та нар хамгийн ихний хийх ёстой юм нэг юу вэ гэхээр Connect Wallet гэсэн ягаан төвчин дээр дарах хэрэгтэй. Миний хувьд бол MetaMask-ийнхаа төрөжийг холбоно. Тэгээд та нарт нэг юм сануулъя. Гүйлгээний шимтгэлгээд ирэхэд бол нэг 1 Америк доллар шахуу 1 Америк доллар ойролцоогоо 1 Америк доллартай тэмцэх хэмжээний Ethereum-ыг та нар гүйлгээнийхээ шимтгэл төлнө. Тэгэхээр MetaMask-ийнхаа аккаунт руу 1 Америк доллартай тэмцэх хэмжээний Ethereum-ыг хийгээрэй. За дараа нь яах вэ гэхээр энэ чинь ерөөхдөө бол би бүх юм бэлтцсэн байна. Миний MetaMask аккаунтын дотор одоо ерөөхдөө бол 6 Америк доллартай тэмцэх хэмжээний Ethereum байгаа та нар харж байна. За тэгэнгүүт дараа нь яах вэ гэхээр network-о эхлээд MetaMask дотроо Ethereum mainnet-ээр сонгож өгөх хэрэгтэй. За тэгээд дараа нь яах вэ гэхээр нөгөө вебсайт руугаа ороод энэ ч та бүхэн хамгийн эхлээд Connect Wallet гэсэн нэг ягаан товчон дээр дарах хэрэгтэй. За тэгээд энэ чинээс MetaMask-аа сонгоно. За тэгэнгүүт MetaMask аппликейшн чи онгойлохгүй гэсэн асуулт асууж байна. За just once гэдэг дээр нь дарчээ. За одоо хэдүүлээ Connect гэсэн нэг товчон дээр дарна. За ингээд ирэхэд бол би энэ вебсайтаа өөрийнхөө MetaMask аккаунтыг холбочихж байгаа. Дараа нь яах вэ гэхээр энэ Verify гэсэн нэг кнопор гэж чинь Verify дээр нь дарна.
За энэ чи яаж кюк баталгаажуулалт хийх тухай заавар нь бол харагдаж байна. За кюк баталгаажуулалт хийснээр ерөөдөө бол та бүхний цагт секундэд нэг Visa coin олборлолт хурдч 2-оор нэмэгдэх юм байна. Тэгэхээр ерөөдөө бол секунд болгонд 2 Visa coin-ыг олборлоно гэсэн үг. За тэрнээс гадна мөнгөө татаж авах үед дараа нь ерөөдөө бол мөнгөө татаж авах үед заавалж кюк баталгаажуулалт хийсэн байх ёстой гэсэн шаардлага гарч ирэх байгаа гэж бодож байна. За тэгэхээр одоо би та бүхэнд яаж энэ кюк баталгаажуулалтыг хийхийг зааж өгье. За кюк баталгаажуулалт хийхин тулд та бүхэн ерөнхийдөө бол энэ Visa coin-ы өөрийнх нь одоо network болох блок network-ыг MetaMask-таа суулгах хэрэгтэй. Нэгдүгээрт дараа нь яах ёстой вэ гэхээр Binance-аас MetaMask руугаа Ethereum network-оор Ethereum шилжүүлээд за тэгэнгүүтээ MetaMask дээр Ethereum network дотроо Ethereum блок network-ийн Ethereum руу хөрвүүлнэ. За яаж хөрвүүлдгийг нь одоо ерөөдөө бол та бүхэн зааж өгнө. За тэгээд энэ бол үн төлбөргүй airdrop. Та бүхэн ердөөсөө кюк баталгаажууд хийхдээ тэг 111 Америк доллартай тэмцэх хэмжээний үнийн дүнгээр баталгаажуулалтаа хийнэ. Тэгээ баталгаажуулалт хийгдэж дууссаны дараагаар энэ төлсөн тэг 111 Америк доллартай тэмцэх хэмжээний Ethereum чинь аккаунт руу чинь MetaMask-ийн аккаунт руу эргээд орно гэсэн байна. За одоо хэдүүлээ энэ кюк баталгаажуулалтыг нь яаж хийдгийг сурч явъя. За крипто мөнгө хэрхэн худалдаж авах, крипто мөнгө яаж банк руу татж авах, тэр тухай ямар ч мэдлэггүй хүмүүс зориулаад би өөрийнхөө фриланс Mongolia гэдэг энэ пэйж дээр сургалтуудыг оруулсан байгаа. За энэ пэйж дээр та бүхэн ерөөхдөө бол Binance аккаунт хэрхэн нээх тухай сургалтыг олно. Binance аккаунтаа яаж одоо Монгол банктайгаа данснаас цэнэгдхийг та бүхэн бас сурч явна. За ерөөхдөө энэ фриланс Mongolia гэдэг Facebook дээр хайгаарай. Энэ пэйж дотор Binance-тай холбогдолтой бүхэл видео очиодод байгаа. Тэгээ Binance-аас ирхэн MetaMask руу мөнгө шилжүүлдгийг бас заасан байгаа. За хамгийн эхлээд та бүхэн MetaMask дотроо Visa-гийн өөрийнх нь одоо network болох Base network-ыг суулгана. Base network бол Coinbase-ийн blockchain layer 2 дээр ирэхэд бол хийгдсэн юм network байгаа. Тэгэхээр яг аль биесны крипто одоо network гэж ойлгож болно. За Base network-ыг MetaMask руу суулгахын тулд дэлгэцнийхаа зүүн дээд буланд байгаа энэ кнопон дээр дарна. За тэгэнгүүтээ Add network гэсэн кнопон дээр дарна. За тэгээ та бүхэн энд харагдж байгаа нүднүүд дээр энд харагдж байгаа юмнуудыг хийгээрэй. Network name гэдэг дээр нь base гэж оруулна. RPC URL гэдэг нь энэ харагдаж байна. Тэгээ RPC URL name дээр нь болохоор RPC URL name буюу name дээр нь болохоор бас base гэж оруулна. Энд чи base гэж оруулна. За тэгээд ерөөхдөө бол доор харагдж байгаа юмнууд нь бол бүгдээр энэ чинь ингээд бичээстэй байна. За тэгээд одоо эднэрийг ингэж бүгдснийхээ дараагаар save гэсэн кнопон дээр дараад ерөөхдөө бол MetaMask дотор ч энэ base network нь суучна. За тэгсний дараагаар та нар яах ёстой вэ гэхээр анхааралтай сонсоор байна. Монгол банкныхаа данснаас Binance дээр та бүхэн Ethereum худалдаж авна. За тэгээд ерөөхдөө яаж одоо криптокоин Монгол банкны данснаас Binance дээр худалдаж авдаг тэр тухай нөгөө фриланс Mongolia пэйж дотор видео сургалт байгаа. За тэр сургалтыг дагаад Ethereum Binance дээр худалдаж аваад дараа нь яах ёстой вэ гэхээр Binance-аас өөртөө Ethereum MetaMask руугаа ERC20 буюу одоо ERC20 network-оор явуулна. За ERC20 network-оор MetaMask руугаа өөртөө Ethereum шилжүүлэхээр тэр шилжүүлсэн Ethereum чинь ерөөдөө бол Ethereum-ийн өөрийнх нь аль бие ёсны network буюу ERC20 network руу ингээд орчихно. За өөртөө Ethereum чи ERC20 network руу ингээд орчлоо. Дараа нь яах ёстой вэ гэхээр ERC20 дотор байгаа network ERC20 network дотор байгаа Ethereum Base network Ethereum руу хөрвүүлнэ.
За тэр хөрвүүлтийг нь яаж хийдэг вэ? Би та нарт заагаад өгье. Анхаарлаа маш сайн хандуулаарай. Доор орогч 5 кнопны дөрөвдөлтөөр нь дарлаа. Тэгэнгүүт нөгөө MetaMask өөрийнх нь нөгөө браузер нэгдчихэж байгаа. Тэгэнгүүтээ та бүхэн www.banji.exchange гэдэг энэ вебсайт руу орно. Тэгээ нэг юм анхаараарай. Энэ вебсайт зөвхөн энэ MetaMask өөрийнх нь дотор байдаг энэ браузер дээр л ажиллана. Өөр ямар ч браузер дээр ажиллахгүй. Тэгэхээр та нар зөвхөн MetaMask-ын браузераар энэ вебсайт руу орох шаардлагатай. За тэгэхэд энэ вебсайт руу орсны чинь дараагаар Connect Wallet гэдэг нэг кнопп харагдана. Тэрэн дээр нь дараа та нар ерөөхдөө бол MetaMask-ийнхаа цахим дөрвчийг энэ вебсайттай холбоод өгнө. За тэрний дараагаар яах ёстой вэ гэхээр энэ swap гэдэг нэг юм харагдаж байна. Swap гэдгийн дээр байгааг нь болохоор та нар Ethereum болгоно. Aircore-ийн Ethereum болгоно. За Aircore Ethereum энийг би ингэж сонгоод доор байгааг нь болохоор нөгөө Base Ethereum болгож хувиргана. Энийг нь base болгоод энэ trending token гэдгийг нь Ethereum болгоод болоо. За тэгээд ерөөхдөө бол өөртөөгөө Aircore network дотор байгаа ерөөхдөө Ethereum та нар base руу хөрвүүлчихнэ. Энэ swap дээр дараад. За тэгснээр дараагаар яах ёстой юм бэ гэхээр base network руу чинь одоо Aircore network-оос чинь Ethereum ч орчлоо. Тэгснээр дараагаар та нар яах ёстой юм бэ гэхээр энд харагдж байгаа энэ цахим хаяг руу энд харагдж байгаа үнийн дүнгээр Ethereum-ыг явуулна. Ерөнхийдөө бол нэг 10 центтэй тэмцэх хэмжээний Ethereum-ыг явуулна гэсэн үг хэвгүй. За тэр Ethereum-ыг нь явуулахын тулд яах ёстой байдгийг бэ гэхээр та нар Ethereum-ийнхаа баланс дээр дарлаа. Энд чинь send гэдэг нэг кнопп харагдаж байна. Send дээр нь дарлаа. За энэ чинь to гэж байна. To гэдэг энэ нүдэн дээр нь болохоор энд харагдж байгаа энэ цахим төрүүчний хаягийг оруулна. За тэгээд next дээр нь дарангууд тэр хэмжээний мөнгө явуулахын үнийн дүнгээ оруулна гэсэн цонх гараад ирнэ. Тэрэн дээр нь та бүхэн тархиж байгаа үнийн дүнгээ оруулна. За тэгээд болоо. За ингээд ирэхэд бол яг зааврын дагуу хийчлээ. Verify Q баталгаажуултыг нь яг зааврын дагуу хийчлээ. Дараа нь яах ёстой юм гэхээр та нар өдөөсөө нөгөө verify гэсэн нөгөө товчон дээр дараад болоо. Ингээд ирэхэд миний хувьд бол энэ verification-ыг аль хэдийн хийцэн учраас энэ чинь verified гэж харагдаж байгаа та бүхэн харж байна. Verified. Нэг гэсэндээ би одоо ингээд дараа нь мөнгөө татаж авахд бол асуудалгүй болчихж байна гэсэн үг байхгүй. Миний бодлоор мөнгө татаж авахд өөр ямар ч тийм шаардлага бол байхгүй. Зөвхөн нөгөө Q баталгаажуулалтыг л болоо гэж ерөнхийдөө бол хувьдаа бол бодож байна. За энэ вебсайтн дээр яаж мөнгө олдгийг би та нарт одоо зааж өгье. Мөнгө олох 3 арга байгаа. Эхний арга нь болохоор та нар Viso-гийн Twitter постуудыг нь репост хийдэг юм даалгаврууд бол байгаа. За ерөнхийдөө энэ одоо complete task гэдэг нэг ягаан кнопп харагдаж байна. Одоо чинь join Telegram channel Telegram-ийнх нь одоо групп руу эзэж ороод 7000 Viso coin-ыг шагналд авах юм байна. Twitter дээр нь хамгийн сүүлд постлогдсон постыг нь retweet хийгээд 3000 Viso coin-ыг шагналд авах юм байна. Тэгээ нэг гоё юм нь яг юу вэ гэхээр Viso-гийн Twitter дээр шинээр пост гарах болгонд шинэ даалгаврууд гарч ирнэ гэсэн үг байхгүй. Шинээр нийтэлсэн постуудыг та нар retweet хийгээд 5-аас 7000 Viso coin-ыг ирэхэд шагналд авч ийна гэсэн үг байхгүй юу? Банк. За тэрнээс гадна та бүхэн Viso coin-ыг бас олборлож олох боломжтой. Quick баталгаажуулалтаа хийсэн хүмүүс бол ерөөдөө 2 дахин хурдаар олборлно. Одоогийн байдлаар би 1 секундэд 2 Viso coin-ыг олборлож байна. Тэгээд Viso coin нь аль хэдийн Coinbase-ийн одоо Layer 2 блокчейн дээр бүртгэлтэй смарт контрактор нь хийгдсэн жинхэнэ крипто мөнгө байхгүй. Нэг өсөнд над яг одоо 81280 Viso coin буюу яг жинхэнэ крипто мөнгө нь байна гэсэн үг байхгүй. За энэ бол ерөөхдөө мөнгө олох үндсэн 2 арга нь. Тэгээд та нар бүр их хэмжээний мөнгө олохын тулд яах ёстойг нь одоо зааж өгье. Бүр их хэмжээний мөнгө олохын тулд хүн өрөх хэрэгтэй. Хүн өрөхын тулд дэлгэцний баруун дээд болгон чинь 3 зураас харагдана. Тэрэн дээр нь ингээд дарангууд энэ чинь referral гэсэн нэг кнопп харагдана. Одоогийн байдлаар би 2 хүн өрсөн байна.
Тэгээ хүн өөрөх ямар ашигтай байд юм бэ гэхээр өөрсөн хүнийхээ олж байгаа Viso coin-ийнх нь 10% чи авна. 10%-тай тэмцэх хэмжээний Viso coin-ыг чи авна. Нэг өсөндөө би 100 хүн өрлөө гэж бодъё. Миний өөрсөн 100 хүн тус бүрдээ нэг 1000 Viso coin олборлчих юм бол би хүн болгоноос 100 coin-ыг авна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо 100000 Viso coin-ыг авна гэсэн үг байхгүй. Тэгээд тэр нөгөө даалгаврууд гарч ирнэ нөгөө Twitter дээрх постыг репост гэсэн даалгаврууд шинээр гарч ирнэ. Тэр үед нь ирэхэд бол чи илсүүлсэн хүмүүсээрээ бүгднгээр тэр даалгавруудыг биелүүлэх хэрэгтэй. Тэгснээр яах вэ? Даалгавар биелүүлээд авсан шагналын 10%-ийг чи авна гэсэн үг байхгүй. Тэгвэл нөгөө хүнээс чинь бол мэдээж хасагдахгүй. Ердөөсөө нөгөө хүнийхээ олж байгаа мөнгөнийх нь 10%-тай тэмцэх хэмжээний мөнгийг чи шагналд авч байгаа байхгүй. За энэ бол энэ вебсайтн дээр мөнгө олох үндсэн 3 арга. Одоо би та нарт босод зүйлүүдийг тайлбарлая. За энэ вебсайт одоогийн байдлаар ирэхэд бол Mint шатн дээр олборлолтын шат буюу Mint шатн дээр явагдаж байгаа. Энэ яг юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс Viso coin-ыг олборлох тусам Viso coin шинээр одоо Mint хийгдээд шинээр одоо үйлдвэрлэгдээд гарч ирнэ гэсэн үг. Тэгснээр одоогийн байдлаар ирэхэд бол Viso coin-ийн нөөц нь бол ихсэж байгаа. Ингээд Viso coin-ийн нөөц нь ихсээд хүмүүс олборлоод нэг цэг дээр бол мэдээж зогсно. Тэр нь 1 тэрбум ч ойж магадгүй, 5 тэрбум ч ойж магадгүй, 10 тэрбум ч ойж магадгүй. За жишээ аваад 10 тэрбум гэд явчих. За хүмүүс Viso coin-ыг олборлоод нөөц нь ихсээд 10 тэрбум дээр зогсно. Тэгэнгүүт яах вэ гэхээр олборлолт нь бас давхар зогсно. За тэгэд олборлолт нь зогслоо. Viso coin 10 тэрбум нөөцтэй боллоо. Дараа нь Binance дээр гарах байхгүй. Binance дээр шууд liquidity pool-ийг үүсгээд гарна. За тэгсний дараагаар ирэхэд бол та нар өөртөө Viso coin-оо энэ вебсайтаас Binance руугаа татаад Binance дээр өөртөө Viso coin-оо USDT-ээр хөрвүүлэх боломжтой болно гэж ирэхэд бол бодож байна. За тэгээд Binance дээр та нар Viso coin-оо татаад USDT-ээр хөрвүүлээд тэгээ Binance-аас ирэхэд бол Монгол дахь банкныгаа данс руу Binance-ийн P2P-гээр нь татаж авна гэсэн үг байхгүй. P2P дээр нь ирэхэд бол одоо Монгол ченжүүд бол зөндөө байгаа. USDT-г Монгол төгрөгөөр худалдаж авна гэсэн. Тэр ченжүүд та нар өөртөө USDT-гээ зараад тэгэнгүүт тэр ченж чинь банкны чинь данс руу ирэхэд бол төгрөгөөр мөнгө хийнэ гэсэн үг байхгүй. Ингэж ирэхэд та нар энэ эцсийн үр дүндээ энэ вебсайтн дээр та нар ингэж мөнгөө татнаа гэсэн үг. За тэгэд энэ бол 100% аль биесны airdrop Coinbase-ийн Layer 2 блокчейн буюу одоо Coinbase-ийн Base блокчейн дээр гарсан coin учраас энэ бол 100% жинхэнэ крипто мөнгө аль биесны airdrop. Тэгтээ 100% батгай гэсэн юм бол байдгүй шүү. Крипто ертөнцид хичнээн аль биесны крипто airdrop ч гэсэн хичнээн одоо хүмүүс итгэж байгаа airdrop ч гэсэн ерөөдөө ямар нэгэн байдлаар дампуурах боломж бол мэдээж байгаа. Та нар Pause Network дээр юу болсныг бол мэднэ. Тэгвэл миний бодлоор энэ airdrop Pause-тай адилхан замаар бол явахгүй. Яагаад вэ гэхээр чи Pause-аас шал өөр бүтцтэй байхгүй. Pause дээр яадаг юм. Та нар Pause coin гэдэг ерөөдөө бол зүгээр ямар ч тийм зах зээл дээр нээлттэй хийгээгүй. Зүгээр нэг тийм placeholder token-ыг ерөөдөө бол та нар холбогддог. Энэ вебсайтн дээр жинхэнэ coin-ыг олборлож байгаагаар ялгаатай байхгүй. Аль хэдийн смарт контракт нэгдсэн, аль хэдийн одоо Coinbase-ийн Layer 2 дээр гарцсан юм жинхэнэ крипто мөнгийг олборлож байгаагаар ялгаатай байхгүй. За тийм учраас энэ airdrop-ыг бол амжилт одно гэдэгт бол би өвдөө бол итгэлтэй. Нэлээд амжилт болох байх. Тэгээд Viso coin энэ Viso coin бол мэдээж meme coin-ийн үнээр гарна. Тэрний юу гэсэн үг гэхээр тэгээ ардаас олон тэгтэй тийм үнийн дүнгээр ирэхэд бол Binance дээр гарах бах. Хамгийн багаар бодоход миний бодлоор нэг 100 мянган Viso coin 1 Америк доллартай тэмцэж магадгүй. Хамгийн ихээр бодоход 10,000 Viso coin 1 Америк доллартай тэмцэж магадгүй. За тэгээ та бүхэндээ
Анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд энэ airdrop бол айгүй мүлжүүртэй контент хийхэд тэгээд цаашдаа ирэхэд бол энэ airdrop төр та бүхэнд ирэхэд апдейт бол хийгээд явна. Дараагийн дугаараар уулзъя. Peace.